За байнга орны хөгшүүдийн энэ өглөөний амгалан айлтгая. За тэгэхээр би хоёр асуудал дээр анхаарлаа хандуулж асуулт асууя. Тэгээ асуулт хоёул нь эзэн засгийн хөгжлийн яам болон төсвийн доктортой байдлын зөвлөлөөс хоёулангаас нь асууя гэж шийдэж байна. За нэгдүгээр асуудал нь энэ инфляцтай холбоотой асуудлаа. Өнөөдөр бараг л их гишүүн болгон л ярьж байна. Эзэн засгийн хөгжлийн яам төсвийн доктортой байдлын зөвлөл энэ макро эзэн засгийн төлөв байдлын судалгаа анализ хийгээд оруулж ирж байгаа. Тэгээ энэ оруулж ирж байгаа энэ макро эзэн засгийн үзүүлэлтүүдийн хамгийн чухал асуудал нь инфляц. Инфляц юунаас болж өсөд байна вэ гэж бензин шатхуун за тэгээд импортын барааны үн дотоодын эрчим хүч мах хүнсний бараа энэ тэрэг л одоо ингээд орон сууц зээлийн хүү гэдэг ингээд өндөр байгаа ингээд олон асуудлыг инфляцийн нөлөөлөлд авч үзэж болно. За инфляцийн цаана хамгийн гол нар дэргэдийн асуудал амжиргаанд сөргөөр нөлөөлж байгаа энэ барааны үнийн өсөлт байна. Энийн чинь цаана иргэдийн хувьд энэ иргэдийн бодит орлого чинь буурч байна. За дээрээс нь бизнес эрхлэгч чинь энэ инфляц өндөр болсонтой холбоотой Монгол банкны зүгээс хатуу бодлого авч явуулж байгаа. Одоо Монгол банкны мөнгөний бодлогын авах бодлого нь тэр хатуу бодлого аваа явуулчихж байгаа. Тэгэнгუут нь бизнесүүд нь идэвхжлгүй болоод банкнаас зээл гарах нь багасаад тэгээ чанаргүй зээлийн хэмжээ нэмэгдээд үйлдвэрлэл үйлчлэгээ явуулаад зарагдах, борлогдох асуудал чинь буураад эзэн засгийн бүхэлдээ ингээд идэвхжлгүй нийгэм нөхцөл байдал руу орж иж байгаа. Энэ дотроо хамгийн гол одоо энэ инфляц нөлөөлөд байгаа 30-40% нөлөөлөд байгаа энэ махны асуудал байгаа. Тэгээ мах дээр бол манайх бол бэлтгэн нийлүүлэлтийн өнөөдөр систем байхгүй. Энэ дээр эзэн засгийн хөгжлийн яам энэ төсвийн доктортой байдлын зөвлөл энэ инфляцийг доктортой байлгах үүднээс махны хувьд энэ логистикийг хангасан сум орон нутаг болгонд энэ стандартын бойтоо бэлтгэн нийлүүлдэг олон улсад байдаг энэ warehouse financing гэдэг ийм системийг нэвтрүүлэх талаар энэ ямар бодлого барьж байна гэдэг дээр нэгдүгээр асуулт асууя. Хоёрдугаарт нь зах зээлийг нэмэхтэй холбоотой асуудал бол эзэн засгийн хөгжлийн яамны одоо үндсэн гол ажлаа. Евразийн хэлцээрийг баталсан. Японы эзэн засгийн хэлцээрийн хажууд Евразийн хэлцээр маш сайн хэлцээр болсон. Гэхдээ энийг амьдруулахтай холбоотой дэд үтсийн асуудал чи алга байна шүү дээ. Баруун бүсд ялангуяа илүү идэвхтэй болно гэж үзэж байгаа. Евразтай хамгийн ойрхон бүс нутгийн баруун аймагуд. Өнөөдөр манай баруун аймаг бол бусад бүсүүдээс хамгийн бага болохтой, хамгийн их ядууралтай юм бүс. Тэгээ энийг яаж энэ зах зээлийг тэлэхтэй холбоотойгоор ямар арга хэмжээ авч явуулж байна. Баруун бүс рүү холбосон авто замын сүлжээ бас явахгүй байгаа нь одоо энэний цаад одоо энэ дагалдаж явах хэвээр бодлогууд нь дутагдж ийн л гэж би хараад байна л да. Узбекистан, Солонгостой бас энэ худалдааны гэрээ хийж байгаа юм байна. Тэр ажлынхын явц нь ямар байгаа юм бэ? 1 минут нэмж өгье. Тэгээ бид нэр энэ зах зээлээ нэмж явахгүй бол эзэн засгийнхаа энэ эрэлтийг нь бий болгож явахгүй бол монголчин эзэн засгийг солонгоруулна гэн бүсчилсэн хөгжлийн бодлого явуулна гэн зах зээл байхгүй болохоор эн чинь зүгээр л хоосон цаасан дээр үг болоо хоцорчод байна шүү дээ. Тэгэхээр зах зээлийг нэмэхтэй холбоотой ямар бодлогыг та нар оруулж ирж байгаа юм бэ? Оруулж ирж байгаа энэ тооцоо судалгаа чи ерөөсөө байгаа нэг нүүрсээс алт энэ дэрийг хідэн компаниудын одоо уулын ажлын төлөлгөө энэ дээр үндэслэл гаргаж ирсэн тоо мэдээ байгаад тах юм. Гэтэл Монгол улсад одоо уул уурхай орн гэхэд 1800 ашиглалтын лиценз байгаа. Ашиглалтанд эргэлтэнд оруулж байгаа 250 лиценз байна шүү дээ. Үлдэж байгаа нь хаана байгаа? Хин нэг нь дараа цаас хэлбэрээр дараа зуучсан байгаад байдаг. Гэтэл энэ гаргаж байгаа экспортын чи 95% ганцхан оронтой моно худалдаа өгчтэй. Тэгээ моно худалдаа өгчтэй болохоор яадгүй гэхээр зэрэг үн дээр бид нар нөлөөлөх боломж байдаггүй. Төр нь өөрөө зах зээлийн үнээр ингээд одоо бүтээгдэхүүн дээр нь татвар авъя гэхээр бид нар наад зах зээлийн үнээр чинь За хэн хариулах вэ? 5 номер уу? Эдийн засгийн хөгжлийн сайд, энэ хоёр сайд хариулна. Ерөөсөө инфляц дээр хоёр л бараа. Шатхуун, мах, хүнсний ногоо. Хүнсний ногоотой холбоотой нийтлэн төвийн бүсээ дургац алдсан. Ялангуяа төмөс 80% өссөн. Үнд сүр дургуулуудын үн нэлээд өндөр гарч ирсэн. За энийг бол бидний дотоодоос хангах болцоотой. Махан дээр ч гэсэн одоо 1-2 жил одоо бүгдээрээ дэсэлт аваад гарна. Айл болох зохицуулт хийхгүй, тэрийн оролцохгүй байгаа зах зээлд нь энэ эрэлт нийлүүлэлт нийцүүлчихвэл нэг зохистой хэмжээндээ мах ногоо очиж хулуулж
бодоод байна. За шатхуун дээр бол засгийн газар арга хэмжээ авч байгаа. Гэрээ хэлцээр доктортой хүнээ баталгаа ажиллуулах, нийтүүл таслалтыг хангахгүй байх, стратегийн нөөц бүрдүүлэх, сав суулга барих гэдэг ажлууд хийгдэж байна. За хөдөө аж ахуйн тэр мал аж ахуйг авч гарах гол юм бол энэ Атрийн 4-р аяны хүрээнд бид нэг 200 мянган гатал баг эргэлтэнд оруулж тэжээлийн таримлыг нэмэгдүүлэх. Малаа тэжээдэг болох. Одоо та бүхэн анзаарсан бол сүүлийн одоо 2 жил малын зүү бус малын хорогдол эрс багасаад эхэлсэн. Малаа тэжээдэг болцсон. Дээрээс нь маш сайн ангилаад зах зээлд нь гаргадаг болцсон. Тунгай онд орохгүй бүх мал чинь намар бэлтгэгдээд экспортод валют болчихж байгаа. Тэр нь малчтын орлого болчихсон. Тэгээд дандаа төлөх их малаа барьж үлдээд тэгтээ тэжээдэг болчихсон. Энэ бол их маш сайн өөрчлөлт явсан. Энэ өөрчлөлт нэг 2-3 жил үргэлжлэнэ. Энийг нэг жигдлээд нэг зах зээлийн горимдоо эрэлт нийлүүлэлтээр нийцтэл бид нар нэг аль болох бага оролцоод энэ тэжээлийн үйлдвэрлэл, тэжээлийн аж ахуй эрчимжүүлэх газар ашиглах талд нь жоохон дэмжиж өгөхөд бол аяндаа шийдэгчих болов гэж бодогдож байна. За Узбек Солонгостой хоёр талын худалдааны хэлцээрүүдийг хийж бэлдэж байна. Солонгостой одоо 5 дахь удаагийн одоо төвчний хэлцээр рүү орцсон. Ер нь нэлийн төгчөн гэсэн үг. За Узбектэй бол хоёр талаас харилцсан нэвтрүүлэх тарифын өнгөлтөө бараануудаа солилцсон. Энэ бол Узбектэй бол ажил дөнгөж эхлэлийн шаттай. За Евразийн холбоотой хийсэн гэрээ үндсэндээ дууссан. Нөгөө гэрээнд оролцож байгаа 5 орны парламент баталсан. Хугацаа тоолоор 7 сарын 1 гээд бараг гэрээ хүчин төгөлдөр болж эхлэн. За энд одоо хөдөө аж ахуйн салбарын түүхийдийг хөнгөн үйлдвэрөө, хүнсний үйлдвэрөө экспортод бэлдэж байна. Гэрээ хэлцээр, техникийн, тохирлын, мал эмнэлгийн, ургамал хорой цээрийн ингээд гайлын татврын байгууллага, стандартын байгууллага хоорондын тухайн улсуудын Евразийн бүс нутагтаа тэр тохиргооны ажлуудыг засгийн газрын байгууллагууд нэлээд хийж байна. Аж ахуйн нэгжүүд маш сайн бэлдэж байгаа юм ажлууд хийгдэж байгаа. Энэ бол нэлээд энэ хөдөө аж ахуйн үйлдвэрийн салбарыг эдийн засгад өсгөхөд нь зах зээл төлөлт нэлээд том дэмжлэг болно гэж нэлээд ихтгэл найдвар тавьж байгаа. Энд нэлээд хариуцлагатай зохион байгуулж байгаа. За ашт малтмалын хууль, амнаатын хуулийг одоо сая засгаар хэлэлцсэн өргөн барина. Яг энэгээр л орон нутгийн хөгжлийг дэмжсэн амнаатын орлогын дийлэнх нь орон нутгад сумдаа үлддэг. Сум хөрөнгө оруулалтыг давтах сонирхол төрөх дэмжих юм хандлагын үүднээс хийж байгаа. За ашт малтмалын хуулинд бол одоо зэстээр нэлээд том анхаар зэсийн амнаатаас ахуулаад бодлогын өөрчлөлтүүд хийн. Манай чинь 21 одоо зэсийн орд нөөц тогтоод ашиглаж чадахгүй сууж штэ. Амнаатын 21% босгохдоо хамаарат. Энийг өөрчлөөд энэ зэсийн салбараа нэлээд сайн дэмжиж. За хөрөнгө оруулалт татж байгаа орон нутгийн үлдэх хөрөнгийн нэлээд сайн нэмэгдүүлнэ. Тэгэхээр энэ хууль одоо 5 сарда багтаад эдийн засгийн хэрэгжлөөний хөрөнгө оруулалтын, ашт малтмалын, амнаатын, жившөөрлийн, гадаад худалдааны төр иргэний хяналтын гэдэг ийм эдийн засгаа дэмжсэн хуулиудыг багцаар энэ 5-6 сард засгаас оруулж ирнэ. За нэг зүйл хэлэхэд бид манай эдийн засгийн чадвар хүнсэндээ ханж байгаа. Энд бид нар эдийн засгаа тэлэх хэрэгтэй. Шинэ тавталгоо, шинэ оюутлогоо, шинэ төмөр зам, шинэ станц бидэнд хэрэгтэй байна. Одоо байгаа эдийн засагт өсөв бүрдүүлж байгаа эдийн засгийн маань чадвар хүнсэндээ ингээд цалин хөлснөөс илүү гарахгүй хэмжээнд ингээд тулаад ирж байгаа шүү дээ. Тэгэхээр эдийн засгаа томруулж яж л саваа томруулж яж л бид нар хөгжлийн хөтөлбөрүүдэд хангах нийгмийн асуудлыг шийдэх бол Доктортой байдлын зөв 6 номер хариулна. За заяа багшны асуултанд хариулъя. Төсвийн доктортой байдлын зөвлөл. За инфляцийг бол бид гол бас дүгнэлтэндээ гол анхаарах зүйл гэж үзсэн. 2026 онд оны сүүлийн хагас 27 онд инфляцийн өндөр түвшин хадгалагдах юм нөлөөлөлттэй байна. Сүүлийн за бидний өгч байгаа гол зөвлөмж бол сүүлийн жилүүдэд инфляц болон төсвийн зарлагын хоорондын хамаарал бол маш өндөр байна. Дээрээс нь урсгал зардлын дундаж хувь хэмжээ өндөр явсан инфляцид нөлөөтэй байна гэж үзэж байгаа. Тийм учраас манай зүгээс өгч байгаа гол зөвлөмж бол энэ төсвийн зарлагын дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх хувийг бууруулж байгаа энийг тодорхой хэмжээний үр ашигтай түвшинд аваачих 30-аас доош доктортой хадгалах. Манай зөвлөлийн тооцож байгаа 27% руу аваачих нь зүйтэй. Дээрээс нь түрүү жилээс эхэлж бариад байгаа урсгал зардлын хэмжээ 24% гэдэг ийм төвшингээ хадгалах ёстой. Дараагийн нэг зүйл нь бол мөчлөг сүрсэн бодлогоо бид нар үргэлжлүүлэн хэрэгжүүлэх ёстой юм. Учир нь өнөөдөр яг мөчлөг сүрсэн бодлого Заяа болгош тодруулъя. Тэгэхээр энэ саяны хариултуудаас надад бол үнэхээр хангалтгүй хариултууд байна. Би бол статистикийн газрын даргыг дуудаж ивчрээд асуулт асуугаагүй шүү дээ. Монгол улсын эдийн засгийн хөгжлийг
Өнгөрсөн 2-3 жилд нь дүгнэлт хийгээд ирээдүйн 3 жилийг нь төлөвлөж байгаа ийм хүмүүс шүү дээ та нар. Төрийн бодлогын баримтч боловсруулж байгаа. Хариулж байгаа хариултууд чинь ямар хангалтгүй юм бэ? Гэхдээ тэр би жишээлбэл зах зээлийг нэмэхтэй холбоотой баахан гэрээ байгуулад байгаа юм бол тэр логистикийн асуудал дээр чи очиод дахиад гэрээ чинь үр ашиг чинь унана л гэж би хэлээд байна шүү дээ. Тэгээд далаад гарцгүй цөөхөн орны хувьд олон улсын энэ төмөр замын хилцээрийн дагуу бид нар яаж зах зээлээд тэлхтэй холбоотой ямар бодлого явуулж байгаа юм бэ? Нэгдүгürt би тийм л юм асуусан. Яаж зах зээлийг тэлхтэй холбоотой? Одоо байгаа нэг нүүрсцээс алт гэсэн хэдхэн юмнууд дээр төмөр мөмөр гэсэн хэдхэн юмнууд дээр тооцоод тэр хэдхэн дата дээр тооцоод ингээд ийм тоо гаргаа суугаад тах юм. Макро эднэсгийнхаа тэр инфляц хамгийн гол одоо гол үзүүлч инфляц. Инфляцийг бий бол Очротгш. Бас 2 удаа л тодруулна. Очротгш асуулт асууна. За хариулъя. За. Хэн хариулах вэ? 5 номер. За. Энэ экспортыг тэлэх логистикийн асуудал. Энэ Евразийн гэрээтэй холбоотой энэ чинь дагаж хийгдэж байгаа ажлууд л да. Та сая махны логистик ярьлаа. Бид нар сүүлийн 30 жил нэг жилдээ нэг 10-аас 20 сая долларын л мах гаргадаг байсан. Бүх засгийн газар мах экспортлно гэж ярьдаг байсан. Харин сүүлийн жилүүдэд жилд 300 саяас буухаа болсон шүү дээ. Дэлхийн 17 орнд гардаг болсон, хүргэдэг болсон, очдог болсон. Энэ болгонд ч л мал имлэгийн, хорио цээрийн, стандартын, тээврийн транзит амжин өнгөрөх бүх гэрээ хилцээрүүд, зөвшөөрлүүдийн хийжээж очиж байгаа байхгүй да. Тэрнээс үсрээ тэр мах чи явахгүй шүү дээ. Ямар ч байсан манай мах бол энэ шин зах зээлд эрэлттэй очдог болсон, нийлүүлэгддэг болсон. Ийм болохоор махны үн өсөж байгаа юм. Тэр энэ ажлууд бол хийгдэж байгаа л гэдгийг хэлэх гээд байна. Улам зах зээлээ нэмэхийн тулд бид нэр хоёр талын хилцээр, бүс нутгийн байгууллагуудын чөлөөт хилцээрүүдийг үргэлжлүүлж